Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Таны бодол санааг ямар бодол ихэвчлэн эзэлдэг вэ? Та ихэвчлэн юуны талаар боддгоо? Таны гэр бүл үү? Хобби ч нь үү? Бидний бодол санааг ихэвчлэн ямар нэг зүйл эсвэл хэн нэгэн хүн эсвэл ямар нэг үйл явдлын тухай бодол эзэмдэж байдаг. Гэхдээ бидний тэр бүр анзаардаггүй нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл бид оюун санаагаа юунд төвлөрүүлж, юун дээр анхаарлаа урт хугацаанд төвлөрүүлж байна. Тэр зүйл нь эцэстээ бидний үг яриа, үйл хөдлөл, амьдралын чиглэлийг тодорхойлж эхэлдэг. Тэгвэл өнөөдөр олон хүн айдас түгшүүрт давтаж амьдарч байна. Гэтэл тэр хүмүүс ийхүү айдас түгшүүрт давтаж амьдрахдаа тэр айдас түгшүүртээ амьдралаа хүлүүлж айдсараа удирдуулан амьдарч байгааг анзаардаг. Тэгвэл Христэд итгэгчид бид айдас түгшүүрт давтаж амьдрахын оронд оюун санаагаа Бурханы үннээр дүүргэх хэрэгтэй юм. Тэр цагт Бурханы үнэн биднийг айдсын хүлээснээс чөлөөлөх болно. Ингээд хамтдаа доктор Стенли ярианд анхаарлаа хандуулцгаая. Өнөөдөр бидний эргэн тойронд айдас түгшүүр төрүүлмэр зүйлс өдөр бүр л тохиолдож байна. Гэхдээ тэглээгээд бид айдас түгшүүртэй хүлэгдэн амьдрах ёстой гэж юу? Мэдээж үгүй. Тэгвэл бид эр зориг итгэлээр дүүрэн амьдрах ёстой юу? Мэдээж тийм. Нөгөө талаас тохиолдож болзошгүй тодорхойгүй зүйлсийн талаар санаа зовж түгшиж амьдрах нь зөв гэж юу? Хэрвээ бид Библийг нээгээд харах юм бол Бурхан бидэнд эцсийн өдрүүдэд тохиолдох зүйлсийн талаар тодорхой анхааруулan хэлсэн байдаг. Тэгвэл бид тэр зүйлсээс айж түгшиж амьдрах ёстой юу? Эсвэл эзэндээ найдан зоригтой итгэлтэйгээр амьдрах ёстой юу? Эдгээр асуултуудад өгөх Библийн хариулт маш тодорхой юм. Бурхан өөрийн хүүхдүүдийг айцаар өдөрдүүлж амьдрахыг хүсдэггүй. Харин түүнд итгэж, түүний амлалтад түшиглэн ямар ч нөхцөл байдалд итгэл найдвараа алдахгүй байгаасай гэж хүсдэг юм. Айдас бидний анхаарлыг асуудал бэрхшээлээр төвлөрүүлдэг бол харин итгэл бидний анхаарлыг Бурхан эзэн дээр төвлөрүүлдэг юм. Тиймээс бид юу тохиолдож болох вэ гэдэгт биш, харин юу ч тохиолдсон Бурхан өөрчлөгдөхгүй гэдэгт гол анхаарлаа хандуулах нь зүйтэй юм. Хамтдаа энэ цагт Библийн Йошуа номыг нээцгээе. Йошуа номын эхний бүлэгт маш чухал үйл явдал өрнөж байгааг бид харах болно. Израилийн ард түмэн Египтийн боолчлоос чөлөөлөгдснөөс хойш тэднийг олон жилийн турш удирдан чиглүүлсэн Бурханы зарц удирдагч Мөсө нас барж Бурхан өд одсон. Харин түүний энэхүү онцгой үүрэг хариуцлагыг олон жилийн турш дэрэгдэн зогсож, туслаж, дэмжиж ирсэн шилдэг жанжин бол хамтран зүтгэгч Йошуа хүлээж авсан юм. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмнийг удирдан авч явах энэ асар том үүрэг хариуцлага Йошуагийн мөрөн дээр ирсэн гэсэн үг. Тэгвэл тэр чухал цаг үед Бурхан түүнд юу гэж айлтсан болоо? Хамтдаа Йошуа номын 1-р бүлгийн 2-оос 9-р ишлэгийг харъя. Танд би дуудаж өгье. Миний зарц Мөсө өөд болов. Одоо чи босож энэ бүх ард түмний хамт энэхүү Йорданыг гатлан Израильчуудад миний өгөх тэр нутаг руу яв. Хөлийн чинь уул гიშгэх газар бүрийг би Мөсөд амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ. Та нарын нутаг нь цүл ба энэ Ливанаас их мөрөн болох Ефрат мөрөн хүртэл хитчүүдийн бүх нутгаар дайрсан наран жаргах зүгийн их тэнгис хүртэлх газар байх болно. Амьдралын чинь бүх өдрүүдэд хинч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мөсөтэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй, мөн чамайг түлхэж хаяхгүй. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдсэд нөгөөр миний андгаалсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцгүй тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мөсөгийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш, зүүн тийш бүх хазай. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт олох болно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтанд хүрэх болно. Би чамд тушаасан босуу. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү цочорд, бүү шантар. Хаа явсан газар чинь чиний Бурхан эзэн чамтай хамт байх болно гэв. За тэгэхээр би танд нэг зүйлийг хэлмээр байна. Та энэ хэсгийг уншаад магадгүй та дотроо Бурхан хизээч надад ийм зүйл хийхийг тушаахгүй гэж бодож байж магадгүй юм. Тийм ээ. Мэдээж ийм зүйлийг тушаахгүй байж болно. Гэхдээ Бурхан юу тушаадгийг мэдхүү. Тэр таны амьдрч буй
энэ цаг үед тохирсон байдлаар таны ур чадвар, танд өгөгдсөн бэлэг авяас, амьдралын туршлага, бэлтгэл, сургуйлалт мөн таны хэн болохтой ч холбоотойгоор танд дуудлагыг өгөх болно. Бас Бурхан таны амьдралд танаас асар их зориг шаардах нөхцөл байдал, үйл явдлуудыг зөвшөөрөх болно. Магадгүй тэр үед та нөхцөл байдлаа хараад Бурхан минь би үүнийг яаж хийж чадах юм бэ? Бурхан минь надад үүнийг хийх ямар ч арга алга гэж бодож өгч болох юм. Гэвч амьдралд зориг гаргах шаардлагатай мөчүүд байдаг гэдгийг та санах хэрэгтэй. Тийм ч учраас Бурхан тэр цагт танд зоригтой бай, эрэлхэг бай, миний бүтээсэн одоо ч бүтээсэр байгаа тэр хүн нь бай. Надад итгээд урагшаа алах гэж айлдах болно. Үнэхээр биднээс эр зориг, шийдэмгий байдлыг шаардах цаг үе бидний амьдрал зайлшгүй ирдэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид мэдрэмжэндээ хөтлөгдөн амьдарч болохгүй. Хэрв бид айдас мэдрэмж хоёртоо нэгэн зэрэг хөтлөгдөж эхлэх юм бол тэгээд гарцаагүй бүтлгүүтлийг дагуулах болно. Хэрвээ та айдас мэдрэмж хоёртоо хөтлөгдөн амьдрах юм бол та хизээш жинхэнэ амар тайвныг мэдэрч чадахгүй төрнө. Хизээш сэтгэл хангалуун байдал, баяр хөөр, урам зоригтой байж чадахгүй байх болно. Тиймээс Бурхан биднийг айдас түгшүүртэй эсвэл мэдрэмжэндээ хөтлөгдөн амьдарч болохгүй гэдгийг үргэлж сануулдаг юм. Та нэг зүйлийг бодоод үзээрэй. Бурхан энд Йошуад ямар үүрэг хариуцлагыг өгсөн бэ гэдгийг. Тэр хамгийн түрүүнд өөрийнхөө өмнөх удирдагч болох Мөсегийн энэ зэрэгт хүрэх ёстой байсан. Мөсе бол Израильчуудыг Египтийн боолчлоос чөлөөлсөн. 40 жилийн туршид цөлөөр удирдан дагуулж Бурханы агуу гайхамшгуудыг үйлдэж байсан агуу удирдагч байсан. Гэтэл Бурхан Мөсег нас орсны дараа Йошуад чи Израильчуудыг удирдах ёстой гэж тушаасан. Энэ бол Йошуагийн хувьд үнэхээр дааж давшгүй мэт үүрэг хариуцлага байсан юм. Магадгүй та дотроо гэхдээ Йошуа Мөсетэй ихэнх хугацаанд хамт байсан биз дээ. Тэр Мөсегийн цэргийн жанжин байсан биз дээ гэж харж байгаа бах. Тийм ээ, тийм байсан. Тэр ч утгаараа энэ үүрэгт ажлыг хүлээж авахд хамгийн тохиромжтой хүн байсан юм. Тийм ч учраас Бурхан түүнийг томилсон. Гэхдээ энэ үүрэг хариуцлагыг хүлээж авах үед түүнд ямар санагдаж байсныг та төсөөлж байна уу? Бурханаас тэр агуу үүрэг хариуцлагыг хүлээж авах үед тэр юу бодож байсан бол? Тэр юу мэдэрч байсан бол? Тэр энэ үүрэг хариуцлагын өмнө сүрдэж, имэж, айж байсан болов уу? Мэдээж сүрдэж байсан. Айж түгшиж байсан. Үүнийг би яагаад өнөөдөр итгэлтэй хэлж байгааг та мэдэж байна уу? Яагаад гэвэл Бурхан түүнд зоригтой бай гэж хэд хэдэн удаа тушаасныг хараад ингэж хэлж байгаа юм. Тэр айж байсан учраас Бурхан ингэж тушаасан юм а. Хэрвээ тэр огт айгаагүй бол Бурхан түүнд Йошуа чи чадна. Энэ бол миний тушаал. Чи тэднийг амлсан нутаг руу удирдан оруулах ёстой. Чи үүнийг хийж чадна. За урагшаа гэж хэлэх байсан юм. Гэтэл Бурхан түүнд юу гэж тушаасан бэ? Тууштай байгаарай. Зоригтой байгаарай. Тууштай бөгөөд зоригтой байсаар байгаарай гэж дахин тушаасаар байгаа юм. Би чамд тушаасан босуу. Тууштай бөгөөд зоригтой байгаарай. Битгий зочирдоорой. Битгий шантраарай. Хаа явсан газар чинь чи байнга санаарай. Би чамтай үргэлж хамт байх болно гэдгийг. Гэж Бурхан үргэлж зоригжуулж байсан юм. Бурхан яагаад Йошуад 3 удаа тууштай бөгөөд зоригтой бай гэж сануулсан юм бэ? Учир нь түүнийг айж дүгшиж байгааг Бурхан харж байсан, мэдэрч байсан юм. Айж дүгших нь зүй ёсны хэрэг юм. Мэдээж өнөөдөр Бурхан бидэнд Израилийг удирдах үүрэг хариуцлагыг өгөхгүй. Гэхдээ бидэнд үүнээс дутхгүй чухал, үүнээс дутхгүй хариуцлагатай ажлуудыг өгсөн гэдгийг та харах болно. Харин тэр цагт бид ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал юм. Тэгвэл та үүнд ямар хариу үзүүлэх вэ? Та эр зоригтой байж чадах уу? Магадгүй та дотроо би зоригтой баймаар л байна. Гэхдээ би яаж зоригтой байх юм бэ гэж асууж байж болох юм. Тэгвэл би үүнийг танд тодорхой тайлбарлаж өгье. Бидний дотор эр зориг хэрхэн бий болдг юм бэ? Бид юу хийх ёстой юм бэ? Бурхны үгийг зоригтойгоор биелүүлж, түүний дуудлагыг зоригтойгоор хүлээн авч, ёрын муутай нүүр тулж, Бурханаар гайхамшигтайгаар хэрэглэгдэж чаддаг эр зоригтой хүмүүс болохын тулд бид яах ёстой юм бэ? Үүн туслах хэд хэдэн алхмыг би одоо танд хэлж өгье. Та тэмдэглээд аваарай. Би эдгээрийг санаанаасаа зохиогоогүй. Харин Йошуа намын 1-р бүлэг дээр тодорхой бичсэнийг дамжуулах гэж байна. Хамтдаа Йошуа намын 1-р бүлгийн 8-ыг хамтдаа харцгаая. Хуулийн энэхүү номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтанд хүрэх болно гэсэн байна. За тэгэхээр хэрвээ Бурхан бидэнд хүлээ гэж айлтсан бол танд ямар ч нөхцөл байдал нүүрэлсэн байх хамаагүй зоригтойгоор
Бурхныг хүлээж тэрхүү нөхцөл байдалтайгаар эрлэхгээр нүүр тулах ёстой юм. Ингэхдээ бидний хийх ёстой хамгийн чухал эхний алхам бол Бурхны үгийг тунгаан бодож бясалгах явдал юм. Тэгвэл Бурхны үгийг тунгаан бодох буюу Бурхны үгийг бясалгах гэдэг нь чухам юу гэсэн үг юм бэ? Энэ нь зүгээр нэг Библийг уншаад өнгөрөхийг хэлэхгүй. Эсвэл энэ тэндээс нь ганц нэг ишлэл түүж уншихыг ч хэлэхгүй. Харин та Библийг уншихдаа Бурханаас асуултуудыг асууж эхэлнэ гэсэн үг юм. Бурхан минь, та энэ үгээрээ дамжуулаад надад яг чухам юуг ойлгуулахыг хүсэж байна вэ? Таны үг чухам надад юуг илэрхийлэн хэлж байгаа юм бэ? Өнөөдөр та надад яг юуг хэлмээр байна? Би энэ хүн эсвэл энэ нөхцөл байдалтай холбоотойгоор ямар алхмуудыг хийгээсэ гэж та хүсэж байна вэ? Гэх мэтээр асуултуудыг асууж, Бурхны үгээр дамжуулан тэр асуултуудаа хариулт авна гэсэн үг юм. Энэ бол маш чухал. Учир нь бид энэхүү Бурхны үгийг тунгаан бодож бясалгаж эхлэх үед бид өөрсдийнхөө бодол санааг хойш тавиад Бурхны бодол санаагаар орлуулж эхэлдэг юм. Улмаар Бурхны бодол санаа таны оюун санаа, далд ухамсарын нэг хэсэг болж эхэлдэг юм. Энэ нь та оюун санаагаа Бурхны оюун санаагаар дүүргэж эхэлж буй нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл та Бурхантай адил болж сэтгэж эхэлж байна гэсэн үг. Энэ тохиолдолд та яах вэ? Бурханаас гарах тэр хариу үйлдэлүүд танаас гарч эхэлнэ гэсэн үг. Бурханаас гарах тэр хариу үйлдэлүүд нь танаас гарч эхэлнэ гэсэн үг. Бурхан юунаас ч айдаггүй. Тиймээс бид ч бас Бурхны үгийг тунгаан бодож эхлэх үедээ Бурхны замуудыг таньж мэддэг юм. Бурхны бодол санааг өөртөө шингээж эхэлдэг юм. Үүнийгээ дагаад бид айдас түгшүүрт автахгүйгээр эр зөрөгтэй болж эхэлдэг юм. Тэгэхээр эхний алхам бол Бурхны үгийг тунгаан бодох юм. Энэ бол маш чухал алхам. Бурхны үгийг уншдаггүй итгэгч хүн бүр сумгүй буу бариад тулаанд орж байгаа зэрэгтэй адил юм. Учир нь Бурхны үгийн үнэн биднийг хүчрхжүүлдэг юм. Бурхны үгийн үнэн бидний итгэлийг барьж байгуулж, бидэнд амьдралын аливаа нөхцөл байдалтай зоригтойгоор нүүр тулах эр зоригийг өгдөг юм. Тэгэхээр бидний хийх ёстой эхний алхам нь Бурхны үгийг уншиж тунгаан бодох явдал байна. За тэгвэл хоёр дахь алхам нь Бурхны үгийг дуулууртаа даг. Йошуа номын 1-р бүлгийн 8-д юу гэж бичигдсэн болохыг хамтдаа харцгаая. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтанд хүрэх болно гэсэн. Хэрвээ бид Бурхны үгийг сахин биелүүлэх юм бол бид айдас түгшүүрт автах биш. Эсвэргээр бидний амьдрал өөдөлж, бид амжилтад хүрэх болно гэдгийг энд хэлсэн байна. Энд хэлэхдээ өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлээ гэсэн байна. Өнөөдөр маш олон хүн би Библийг уншдаг шүү дээ гэж хэлдэгч амьдрал нь Бурхны үгийн дагуу биш байдаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэд Бурхны үгийг уншдаг байж болох ч харин хэрэгжүүлдэггүй гэсэн үг. Бурхан бидэнд Библийг зүгээр нэг урлагийн бүтээл болгож өгөөгүй. Хэдийгээр Библиэлд олон түүх бичигдсэн байдаг ч Библи бол түүхийн ном биш. Библиэлд олон яруу найр бичигдсэн байдаг ч Библи бол яруу найргийн номч биш. Харин Библи бол зааварчилгааны ном. Энэ бол бидэнд хэрхэн амьдрах учиртайг минь зааж сургадаг ном. Амьдралын хамгийн хэцүү, хамгийн сорилттой нөхцөл байдал дунд ч, хамгийн аюултай мөчүүдэд ч бид хэрхэн амьдрч чадахыг илчлэн харуулж өгдөг ном. Дайснуудаа олзлогдоод шоронд хоригдож байхдаа Библийн тасархай хуудсуудыг олоод тэрнийг уншиж тунгаан бодож цээжилж эхэлснээр зүрх сэтгэл нь амар тайвнаар дүүрч шоронгийн тэр хүнд цаг үеийг даван туулж чадсан итгэвч хүний гэрчлэлийг би сонсож байсан. Тэр хүн яаж энэ бүх хүнд хүчир нөхцөл байдлыг зүрхэн дэх амар тайвнаараа давж туулж чадсан юм бэ? Энэ бол Бурхны үг тэр хүний зүрхэнд суулгагдсны үр дүн юм. Гэхдээ бид Бурхны үгийг зүрхэндээ суулгах нь хангалтгүй. Харин тэр үгийг дуулууртаа дагаж хэрэгжүүлж амьдрах учиртай юм. Тэгж байж бид сая Бурхны үгийн хүч чадлыг бүрэн дүүрэн мэдэрч чадна. Бурхны үгийг дуулууртаа дагаж эхлэх үед тэндээс итгэл найдвар, урам зориг, баяр хөөр, хүч чадал өөрийн ирэхгүй ундарч эхэлдэг юм. Тиймээс Бурхны үгийг хэрэгжүүлэх нь эр зөрөгтэй болох хоёр дахь алхам байна. За цааш нь харъя. Дараагийн алхам буюу гурав дахь алхам нь өнгөрсөн цаг үед Бурхан танд хэрхэн итгэмжтэй хандаж ирснийг эргэн санах явдал. Йошуа номын 1-р бүлгийн 2-3 дахь ишлэлдэр бичигдсэн зүйлсийг харах юм бол миний зарц Мөсө өөд болов.
Одоо чи босож энэ бүх ард түмний хамт энэхүү Йорданыг гатлан Израильчуудад миний өгөх тэр нутаг руу яв. Хөлийн чинь ул гიშгэх газар бүрийг би Мөсөд амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ гэж Бурхан хэлсэн. Энд Бурхан Йошуад нэг чухал зүйлийг сануулсан байна. Өнгөрсөн хугацаанд Мөсөд Бурхан хэрхэн итгэмжтэй хандаж ирснийг дурсан санахыг Бурхан Йошуад тушаасан байна. Тэгээд би Мөсөдтэй хамт байсан шигэ чамтайч бас хамт байх болно гэж амласан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Бурхан таныг хүнд хэцүү нөхцөл байдал дундуур хэрхэн хөтлөн дагуулж ирсэн бэ? Хэдэн удаа та Бурхан минь би бууж өгье, Бурхан минь би чадахгүй гэж хэлж байсан ч Бурхан таныг хөтлөн дагуулсаар тэр бүхнийг даван туулах чинь тусалсаар ирсэн бэ гэдгийг сана. Заримдаа бид тэр бүхнээ мартчихдаг. Тийм учраас бид тэмдэглэл хөдөлдөг байх хэрэгтэй гэж би боддог. Бурхан бидний амьдралд хэрхэн гайхамшигтай ажлуудаа хийж ирснийг бид тэмдэглэж өөртөө сануулдаг байвал энэ нь эргээд биднийг эр зоригтой байхад гарцаагүй туслах болно. Хүнд хэцүү нөхцөл байдлуудыг даван гарахад минь Бурхан бидэнд гайхамшигтайгаар тусалж байсан тэр бүх мөчүүдийг дурсан санах үедээ бид Бурхан минь би яаж тэр бүхнийг давж гарч чадсан юм болоо гэж өөрийн ирэхгүй гайхдаг. Гэвч тэр бүхнийг бид өөрсдийн хүчээр биш, Бурханы хүчээр даван гарсан гэдгээ эргэж санах үед бидний эр зориг бэхжиж эхэлдэг юм. Тэгээд зоригтойгоор Бурхан минь та намайг юу хийгээсэ гэж хүсэж байна вэ? Би тэр бүхнийг чинь хийх болно гэж хэлж чаддаг юм. Тэр цагт Бурхан өөрийн үгээр дамжуулан таны зүрх сэтгэлд ярьж эхлэх болно. Тэгээд та урам зоригтойгоор урагшилж чадна. Тэгэхээр саад бэрхшээлийн өмнө зоригтой байх 3 дахь алхам бол өнгөрсөн цаг үед Бурхан танд хэрхэн итгэмжтэй хандаж ирснийг эргэн дурсан санаж зоригжих алхам байх нь. Үргэлжлүүлээд 4 дахь алхмыг харцгаая. 4 дахь алхам бол таны эргэн тойронд байгаа бусад итгэгчдийн эр зоригийг ажиглан хараарай. Бурхан Йошуад би Мөсөдтэй хамт байсан шигэ чамтай хамт байх болно гэж айлдсан. Хэрвээ бид Мөсегийн амьдралыг харах юм бол бүхэлдээ эр зориг шаардсан амьдрал байсан. Тэр алдаа гаргаж байсан уу? Мэдээж тийм. Тэр нүгэл үлдэж байсан уу? Тийм ээ, үйлдсэн. Тэр айц дүгшүүрт автаж байсан уу? Бас л тийм. Тэр ч бүхэл Мөсө айснаасаа болоод би фараон руу очихгүй гэж мэлзэж байсан. Тэрээр фараон руу очихгүй байж болох бүх шалтгаануудыг Бурханы өмнө тоочж байсан. Яагаад тэр вэ? Мэдээж айж байсан учраас тэр юм. Айхан зүй ёсны хэрэг. Гэхдээ эцсийн эцэс тэр Бурханыг дуулууртаа дагахыг сонгосон юм. Өнөөдрийн номлыг бэлтгэж байхдаа би өөрөөсөө хэдэн удаа жинхнээсээ айц дүгшүүрт автаж байсан билээ гэж асуусан. Магадгүй та намайг хизээч айдаггүй гэж бодож байж болох юм. Гэхдээ тийм биш ээ. Надад айц дүгшүүрт автах үе маш олон удаа тохиолдож байсан. Тэгээд би ингэж бодож байгаад 3 тохиолдлыг эргэн сансан. Эхнийх нь миний хийсэн алхмын үр дагавар миний бодсноос хавьгүй илүү ноцтой байсан учраас би айцд автаж байснаа санаж байна. Хоёр дахь нь би Бурханы надад өгсөн дуудлагыг биелүүлэх чадвар байхгүй байхвээ гэхээс маш их айж байснаа санаж байсан. Өөр нэг удаа би өөрийгөө бүтлгүүтгэхвээ гэхээс үүнээсээ болоод шүмжлийн бай болохвээ гэхээс айж байсан юм. Гэхдээ тийхүү айцд автах бүртээ би Бурханыг дуулууртаа дагах сонголтыг хийж байснаа ч олж харсан. Учир нь би нэг зүйлийг маш сайн ойлгож авсан юм. Би итгэлийн амьдралаа өөрийнхөө хүчээр туулж чадахгүй учраас Бурханыг дуулууртаа дагахаас өөр сонголт надад үнэндээ байхгүй гэдгийг л би ойлгож авсан юм. Тэгвэл танд ч бас ийм мөчүүд ирэх болно. Тэгвэл би танд нэг зүйлийг хэлмээр байна. Таныг ямар байдалтай байгааг Тэнгэрлэг эцэгч нь хамгийн сайн мэдэж байгаа. Та өнгөрсөн амьдралаа эргээд харсан ч Бурхан танд тусалсаар байсан гэдгийг харах болно. Таны эргэн тойронд байгаа итгэлийн баатруудыг харсан ч Бурхан тэр хүмүүсийн амьдрал гайхамшигтай ажлуудаа хийсээр ирснийг нь ч та харах болно. Хэрвээ бид эргэн тойрноо анхааралтай харах юм бол Бурханыг дуулууртаа дагахын тулд гайхамшигтай эр зориг гаргасан үе олон хүний бодит жишээг та олж харах болно. Тиймээс та айц дүгшүүрт автсан бол өмнө тантай адил байдалд орсон ч Бурханыг дуулууртаа дагаж эр зориг гаргасан тэр хүмүүсийн амьдралыг хараарай. Тэр хүмүүсийн үлгэр жишээг дагаарай. Тэгвэл та илүү эр зоригтой байж чадах болно. 5 дугаар алхам. Энд би нэг зүйлийг хэлмээр байна. Бид хүнд хэцүү асуудлын өмнө нүр тулах үедээ эр зоригтой байхын тулд өөр нэг зүйлийг санах хэрэгтэй байдаг юм. Тэр бол эцсийн үр дагавар юм. Хэрвээ би эр зориг гаргахгүй бол үүнээс болоод ямар үр дагавар үүсэж болох вэ гэдгийг урдчлан бодох хэрэгтэй. Йошуа тухайн үед айж сандарч байсан.
Гэхдээ Йошуа тэр үүрэг хариуцлагыг зоригтойгоор үүрэхгүй л бол яах байсан юм бэ? Израиль үндэсний хувь заяа түүнээс хамаарч байсан юм. Израиль үндэснээр дамжуулан Бурхан ертөнцийг аврах аврагч Месаяг илгээх ёстой байсан юм. Тэгвэл Бурханы энэ мөнхийн төлөвлөгөөнд ч аюул учирч мэдхээр байсан юм. Тиймээс Йошуад энэ үүрэг хариуцлагыг үүрхээс өөр сонголт байгаагүй юм. Тэгвэл хамтдаа бодоод үзцгээе. Бидний өмнө сорилт бэрхшээл тулгарх үед бидэнд айц түгшүүрт автах уу, эр зөрөгтэй байх уу гэсэн сонголт тулгардаг юм. Тэгвэл тэр үед бид түр зогсоод хэрвээ би эр зөрөг гаргахгүй бол ямар үр дагавар бий болох вэ гэж бодох хэрэгтэй байх нь. Жишээ нь эргэн тойронд чинь хэн нэгэн бүтээгч Бурханыг, аврагч Есүс Христийг, түүний амьд үг болох Библийг, сүм чуулганыг, Христэд итгэжтийг шүүмжилж, доромжилж байлаа гэж бодъё. Тэр үед та зүгээр л чимээгүйхэн холдоод юу ч хэлэхгүй өнгөрөх үү? Эсвэл зориг гаргаад тэр хүний буруу ойлголтуудыг залруулах уу? Хэрв хэн нэгэн хүн Есүс бол бусад бурхадтай адилхан, танаа Христэд итгэжтийн Бурхан бол зүгээр л олон бурхтын нэг гэж хэлж байвал та яах вэ? Та сонсоогүй юм шиг дуугүй өнгөрөх үү? Хэрвээ энэ бүх тохиолдолд та эр зөрөг гаргаж ямар нэгэн алхам хийхгүй бол үр дүнд нь юу болох вэ? Харин үр дүнд нь таны нэр биш. Харин бүтээгч Бурханы нэр, аврагч Христийн нэр муу хэлэгдэх болно. Тиймээс бид эр зөрөг гаргаж Бурхан болон Христийн нэрийг хамгаалан зогсох хэрэгтэй гэсэн үг. Бурханы тухай ярихаар зүгээр байдаг хэрнэ. Есүсийн нэрийг хэлэхээр л байж ядаж дургуутдаг хүмүүсийг бид олныг мэднэ. Яагаад тэрвэ? Яагаад гэвэл Есүсийн нэр тэдний амьдралд буй гим нүгэл, ёроо юм уу, садар самууныг нь сануулan буруутгадаг учраас тэр юм. Тиймээс олон хүн Есүсийн нэрэнд дургүй байдаг. Гэхдээ бид Есүсийн нэрийг хамгаалж байгаа нь гэд мунхаг үйлдэл хийж болохгүй шүү. Бид зоригтой байх ёстой ч мунхаг байх ёсгүй. Зоригтой байх ёстой ч бурханлаг биш байдал гаргаж болохгүй. Харин эсрэгээр айцгүйгээр бат итгэлтэй 50 байдлаар Бурханы хүүгийн нэрийг хамгаалах ёстой. Энэ бол бидний үүрэг. Бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй. Харин тэдний үүсгэж чадахгүй нэг зүйл бол чиний дотор буй итгэл үнэмшил юм. Тэдэнд байхгүй зориг, тэдэнд байхгүй зарчим чамд байгаа гэдгийг тэд үүсгэж чадахгүй. Энэ нэргээд тэд таныг бүрэн ойлгохгүй байсан ч хүндэтгэхээс өөр аргагүй тийм байдлыг бий болгодог юм. Чухамдаа энэ л бидний гэрчлэл юм. За ингээд цааш нь харъя. 6 дахь алхмыг би одоо танд хэлж өгье. Энд яригдсан өмнөх 5 алхам бүгдээрээ маш чухал. Тиймээс та бүгдийг нь тэмдэглээд авсан гэж найдаж байна. Би танд товчхон дүрдээ. Бид нэгдүгürt Бурханы үгийг тунгаан бодох ёстойг сурсан. 2 дахь алхам нь Бурханы үгийг дуулууртаагаар хэрэгжүүлэх ёстойг сурсан. 3 дахь нь Бурхан таны амьдралд өмнө хэрхэн итгэмжтэй хандсан тэр түүхийг санаарай гэж сануулсан. 4 дахь нь та зөвхөн өөрийнхөө амьдралыг биш харин эргэн тойронд чинь байгаа бусад итгэгчдийн амьдралыг харж тэдний эр зөргөөр өөрийгөө зоригжуулах хэрэгтэй гэж харсан. 5 дугаарт нь таны эр зөргөөс ямар хувь тавилан шалтгаалж байгааг олж харах хэрэгтэй гэж хэлсэн. Харин тэгвэл одоо миний хэлэх 6 дахь алхам бол Бурханы амлалтуудыг санах алхам юм. Бурхан Йошуад юу гэж айлдсан бэ? Тууштай бөгөөд зоригтой бай. Тууштай бөгөөд зоригтой бай хэмээн 3 та тушаасан юм. Гэхдээ Йошуа энэ тушаалтай хамт Бурхан Израилийн ард түмэнд тэр газрыг өгөх болно гэж амласан гэдгийг хамт санах ёстой байсан юм. Үүний нэгэн адил бид ч бас Бурханы бидэнд өгсөн амлалтуудыг санах учиртай. Учир нь Бурхан амлалтуудаа хизээд биелүүлдэг юм. Эцэст нь буюу сүүлийн 7 дахь алхмыг би хэлж өгье. Энэ бол хөдлөшгүй бат итгэл юм. Таны амьдралын хорон мөч нэг бүрт Бурхан тантай хамт байгаа гэдэгт та хизээч битгий эргэлзээрэй. Энэ бол таны бат итгэл байх ёстой юм. Бурханы оршихуй тантай үргэлж хамт гэдэгт эргэлзэлгүйгээр бат итгэх нь бидэнд ямар ч нөхцөл байдалд эр зөрөгтэй байх хүчийг өгдөг юм. Учир нь түүний оршихуй бидэнд хүч чадал, хамгаалалт, амар тайвныг өгдөг юм. Тиймээс бид Бурханы оршихуй бидэнтэй хамт байгаа гэдэгт, түүний үг үнэн гэдэгт, тэр амлалтаа биелүүлнэ гэдэгт, тэр бүхнийг удирдах байгаа гэдэгт, тэр бидний залбиралд хариулдаг гэдэгт эргэлзэлгүйгээр бат итгэх учиртай юм шүү. Эцэст нь тиймээс хамтдаа энэ орчлон захирдаг хамгийн агуу бүтээгч Бурхан бидэнтэй хамт байдаг гэдэгт бат итгэцгээе. Учир нь түүний бидний дээр байгаа оршихуй нь үргэлж бидний дээр түүний хүч чадал, түүний хамгаалалт, түүний хангалтыг дагуулж байдаг юм шүү.
Хамтдаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар доктор Стенли бидэнд Христэд итгэгчид бид итгэлийн амьдралдаа эер зоригийг бий болгох 7 чухал алхмуудыг зааж өглөө. Энэ бол 1-дүгээрт Бурхны үгийг тунгаан бодох, 2-дүгээрт Бурхны үгийг дуулууртайгаар хэрэгжүүлэх, 3-дүгээрт Бурхан таны амьдралд өмнө нь хэрхэн итгэмжтэй хандаж байсныг санах, 4-дүгээрт зөвхөн өөрийнхөө амьдралыг биш, харин эргэн тойронд байгаа итгэгчдийн амьдралыг харж тэдний эр зоригоор өөрийгөө зоригжуулах, 5-дүгээрт таны эр зоригоос юу шалтгаалж байгааг харах, 6-дүгээрт Бурхны амлалтуудыг санах. За тэгээд эцэст нь буюу 7-дүгээрт Бурхны оршихуй бидэнтэй хамт байгаа гэдэгт хөдөлшгүй бат итгэх алхмууд байна. Хамтдаа энэ л алхмуудыг хийж эр зоригоор дүүрэн амьдарцгаая. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.